Их амьдралын түмэн янзын асуудал донд жаргал зовлон ээлжилсээр л байна уу? Эерэг бодол, эерэг мэдрэмж, эерэг харилцаа таны амьдралыг аз жаргалтай, сайн сайхан руу хөтлөх болно. Эерэг подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, Эрэг подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн маань дугаар Татгын тэнгэр их сургуулийн багш Дармаш маань оролцож байна. Сайн байна уу багшаа? Тань энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд баярлалаа багшаа. Шинэ оны хамгийн эхний дугаараараа бид нар бол өөрийгөө удирдах, өөрийгөө хянах чадварын талаар бол ярилцсан. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдэв бол бүтээлч байдлаа. Тэгэхээр хүн бүр одоо өөртөө гэсэн дахин давтагдчихгүй давуу талуудыг өөртөө агуулж идэг. Тэгэхээр яг үүнтэй адилхан бидний нөгөө бүтээлч байх, нөгөө бүтээлч байдал гэдэг маань бас харилцан адилгүй байж идэг. Зарим хүмүүс маш бүтээлч байж хагаад харин зарим хүмүүс жоохон өөр. Энэ бүтээлч байдлын түвшин арай бага хэмжээнд хөгжсөн. Эсвэл одоо ингээд маш хязгаарлагдмал хэмжээнд ингээд хөгжсөн байж болно. Гэхдээ нөгөө энэ бүтээлч байдал, бүтээлч чадвар гэдгийг бол ямар ч насны эсвэл ямар ч ажил хөдөлмөрөөр эсвэл ямар нэгэн сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад ажил хөдөлмөр туршлагынхаа явцад бид нар олж авах боломжтой байж идэг. Тэгэхээр та ер нь энэ талаар ер нь юу гэж бодож байна вэ? Бүтээлч байдал гэж ер нь яг юу хэлээд байна вэ? Энэ нь нөгөө бидний амьдралд, бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ямар ашиг тустай талаар хоёулаа яриагаа эхлүүлье. За тэгээ. Тэгэхээр зэрэг энэ бүтээлч байдал гэдэг бол тухайн хүний чиний саяхан яг хэлснээр өдөр тутмын үйл ажиллагааны явцад ингэж чадваржиж хөгжиж байдаг зүйл юм байна л да. Гэхдээ чи бат сая ярьсан штэ зарим нь янз бүр, зарим нь бүтээлч, зарим нь одоо юу ч хийж чадахгүй байх гэх мэт жилэнгээр янз бүр байна гэж тийм ээ. Эндээ олон хүчин зүйл бол нөлөөлдөг юм байна л да. Маслоу болохоор ингэж хэлсэн байдаг юм байна лээ. Өөрөөр хэлэх юм бол хүн бүрт бол бүтээл чадварын өгөгдөл бол байдаг тийм ээ. Гаггүй нийгмийн нөлөө тэгэл нөгөө сургалт хүмүүжлийн ажлын нөлөө янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр тэр болгон энэ чадвараа хүн яадгүй байх нь хөгжүүлдэггүй байх нь л дээ. Үүнтэй яагаад вэ гэхээр зэрэг энэ маань миний бодлоор бол багаасаа нь бид нар чинь нөгөө хүүхдүүдийг тэгж болохгүй, ингэж болохгүй гэл яг нэг сэтгэлгээний нэг хэв маягт оруулах юм байна л та. Нийгэмшүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Мэдээж хэрэг зөв сайн талыг нийгэмшүүлэх, шинж чанаруудыг төлөвшүүлэх зорилготой хэдий ч тэр бид нарын болгоомжгүй болохгүй гэдэг хоригоос болоод хүүхдүүдийн маань тэр юмыг шинээр харж байгаа. Өөр өнцгөөс нь харж байгаа. Тийм зүйлийг нь бид нар үгүйсгээд байдаг байна л да. Жишээлбэл нэг 3-та 5-та 2 хүүхэд маргалтж байна л да. Үүний ээжээ би доржоос 2-оор ах тийм ээ гэтэл нөгөө дүү нь болохоор үгүй ээ. Чи надад ганцхан ах штэ, ганцханаар ах гэдэг байгаа байхгүй юу? Үүнд яаж маргааны таслуулах вэ гэхээр зэрэг 5 хуруугаа ганцаалгаж байгаа бол тоолуулнаа да. 1 2 3 4 5. За, энэ нь за энэ 5 байгаа биз? За, юм байна. За тэгвэл ахын чинь 3-ыг хасчи. 1 2 3. Тэгэхээр хэмүүлдэг 2 хуруугаа гоцоолгоод 2 байгаа үсттэй 2-оор л ах гэж авах гээд байгаа байхгүй. Гэхдээ 3-та хүүхэд юуг олж харсан гэж 3 5 гэдэг 2 цифрийн
хооронд 4 гэдэг тоо ганцхан тоо байгаа. Тийм ээ? Ингээд юмыг арай өөр өнцгөөс нь харах тэр шин содон болгоныг нь бид нар тодорхой хэмжээгээр ингээд яачдаг бахна уу? Хязгаарлалцдаг. Тийм байна. Тэгэхээр мэдээж хэрэг энэ маань албаар хийж байгаа хэрэг болол биш шүү дээ. Тэр нөгөө чөлөөтэй сэтгэх, уян хатан сэтгэх, өөр өнцгөөс нь харах ийм байдалд бол маш анхааралтай хандах хэрэгтэй байна л та. Тэгэхээр би энэ Маслоугийн хэлсэн үгийг тэгэж энэ жишээ бол хамгийн тохиромжтой юм а гэж бодоод байгаа байхгүй юу? Нөгөө талаар хүний өдөр тутмын үйл ажиллагаанд бүтээлч байдал гэдэг юм шаарддаг байна л та. Хүмүүс нэгтэй буруу ойлгоод байдаг. Бүтээлч ихээр айгүй мундаг хөгжмийн зохиол, уран зохиолч одоо хэн байдгийг бүтээж тойрогдог инженер чин байдаггүй юмыг гаргаж ирэх энэ төр гэж ойлгоод бодоод байдаг. Ер нь бол өдөр тутмын үйл ажиллагаанд хүн өөртөө шин зүйлийг өөрөөр олж харж өөрөлдвөл стандарт бусаар тийм ээ тэр сэтгэлгээнээсээ яаж гарах вэ? Энийг өөрөөр яаж хийж болох вэ гэдэг талаас нь харах чадвар. Хүний сэтгэхгүй чинь ерөөсөө тодорхой хэмжээгээр тэр тодорхой нэг үйл ажиллагаанд ч гэдэг юм уу харж байгаа зүйлээ сонсож байгаа зүйлээ нэг хөвшмөл байдлаар хараад сурчих юм байна л да. Тэр нь арай өөрөөр харахыг л өөрөөр харж яана гэдэг чинь өөрөөр бодож яана, өөрөөр сэтгэж яана гэсэн үг тийм. Тэр бодож сэтгэж байгаа юмаа яах нь хийж үзэх. Хийж үзэх. Бүтээж үзэх. Тийм үү? Энэ бүгдээс мэдээж хэрэг шин зүйлүүд бол гардг юм байна л да. Мэдээж хэрэг өмнөх туршлага дээр тулгууд хов хоосон газраас цоо шин зүйл гарна гэж бол байдгүй шүү дээ. Мэдлэг туршлага дээрээ тулгуурлаад тэрийгэ арай өөр талаас нь харах. гэж ойлгож байгаа юм. Нөгөө талаар ер нь бол энэ мэдээллийн хэмжээ, мэдээллийн асар их хурд, мэдээллийн солилцоо, амьдралын энэ орчны маш хурдтай өөрчлөлт энэ бүхэн бол биднээс тэр бүтээлч байдлыг өөрийн ирэхгүй яаж шаардаад байна. Тийм ээ. Тэгэхээр хүн өдөр тутмын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний шийдвэр гаргах, тэр зүйлийг хийж гүйцэтгэх гээд үргэлж л алхам тутамдаа нэг зорилтыг яаж идүү шийдвэрлэх гэдэг юм шиг. Энэ үед нөгөө хүний логик сэтгэлгээ өөрөлдөх юм бол нөгөө тархины зүүн талын маань үйл ажиллагаа илүү ажиллаж байна. Гэтэл бид бүгдээрээ мэднэ одоо ерөнхийдөө хүний тархины баруун зүүн тал гэж тийм ээ. Тэгэхээр хүн энэ бүтээл сэтгэлгээ гэдэг юмаа өөрчлөхийн тулд яах ёстой юм бэ гэхээр тэр баруун тал бөмбөлгөө тархиныхаа баруун талыг ажилуулах шаардлагатай байдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр чинь нэг нөгөөгөө дэмжиж илүү бүтээлч санаа гаргах, бүтээлч үйл хийх тэр боломжийг олгож өгдөг юм байна л та. Тэгээд бас ингэж тайлбарлсан байдгийн байна лээ. Ер нь бид нар чи ингэдэггүй шүү дээ нөгөө зурдаггүй бодсон юмаа шин санаа төрөнгүүт бичиж авдаггүй тийм өөрөө нэг шин санаа гараад ирэнгүүт тэрийг нэг их оошоож үздэггүй шин зүйл гэж боддггүй. Энэ нөгөөх энэ бүтээлч байдал, бүтээл сэтгэлгээ гэдгийг яг энэ тодорхой хэмжээгээр тийм ч айхтар үр дүнтэй гэдэг юм уу? Бүтээлч болгож өгдөг. Тэр бодсон сэтгэсэн зүйлээ дэмжлэггүй ингээд өнгөрчихдөг юм байна л да. Чи юу гэж бодож байна? Ямар гоё. Тэгэхээр би танаас яг нөгөө физиологи үндсийг яг ингээд тайлбарлаасаа гэж айгүй хүсэжсэн. Энэ асуултыг ингээд асуухыг айгүй хүсэжсэн байхгүй. Тэгэхээр та айгүй гоё энгийн байдлаар тайлбарлаад өгчлөө.
Баярлалаа. Би бас болохоор энгийнээр яривал хүмүүст одоо хүүхэд илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө бүтээлч байдлаа хөгжүүлэх арга дотор бас таны саяны хэлдэг аргуудаас багтцсан байсан байхгүй юу? Доор хаяж ингээд өдөрт нэг 15 минут ядаж нэг юм тэмдэглэл хөтөлгөнд бас айгүй тустай гэсэн бас арга орсон байж исэн сая таны хэлснээ. Тэгэхээр зэрэг юу юм бэ нэлээ бас Микеланжело чин бас энэ бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд хүмүүст ингэж зөвлөсөн байдгийн байлээ. За. Зураг гэж. Би зураг биш ээ, зураг яах. Нөгөө шүлэг бичээ гэж. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бас шүлэгчтэй бид нар чинь бас уран тоод илэрхийлэхийг ирмэлцэж яадаг. Заавал нөгөө яруу найрагч бол гэсэн үг бол биш байгаа биз? Тэ? Бас юу гэж зөвлөсөн байдгүй гэхээр зүүдээ манаа гэж. Зүүд маш олон зүйлийг их сонин сотон юмыг төвөөр хоол байгаа юмыг ч гэсэн өнгөрсөн олон жилийн өмнөх дорсомжийг ч гэсэн сэргээж л байдаг шүү дээ, тэ? Тэгэхдээ миний бодлоор бол ингэж боддог. Хүмүүс нөгөө зүүдээ маань гэхээр үйл явдлыг хөөгөөд явцдаг. Үүнд ямар мэдрэмж өгч гэнэ үү гэдгээ чагнах нь маш их чухал байдаг байхаа. Ямар мэдрэмж өгөөд байна уу? Нөгөө талаар юу гэхээр зэрэг хүн өөрийгөө чагна. Дотоод мэдрэмжээ чагна. Үргэлж одоо мэдрэмжээ чагна гэж. Тийм учраас ингэж хэлсэн байдаг штеп. Бид нар нүдтэй хэрнээ сохор юм шиг. Нүдтэй хэрнээ дөвлийн юм шиг. Бодгаа гэж хүн мэдрэхүүгээ айл болохоор яах нь мэдрэхүй тэр мэдрэмжээ хөгжүүлэх шаардлагатай байдгийн байна л та. Нөгөө талаар бид нар чинь нэг юмд тасчаад бүтээл сэтгэлгээ гэдэг чинь миний хийх зүйл биш гэж бодож ерөөсөө болохгүй. Энэ ч бүх чамд байгаа. Тэгвэл хөгжүүлэх арга замаа болно. Би оюутнуудтай ч гэсэн хэлдэг. Та нар завтай үедээ магадгүй өөр буудал дээр эсвэл буудал өнгөрөөд эсвэл буудал дутуу байхад уугаад гэрлүүгээ өөр замаар алхах та. Тэгээд өөр байш, өөр зам, өөр одоо нуугчаа магадгүй таньдаг хэрнээ огт тааралдаж байгаагүй хүмүүстэйгээ хүртэл яадгийг уулзна. Эндээс тэр хүнийг өөрөөр хар. Тийм ээ? Маагч гэсэн дармаа огш орж ирж байна. Ануудаар багш орж ирж байна гэж биш. Энэ хүнээс ямар өнөөдөр өөр юм олж харж чадах вэ? Ангийнхаа хүүхдүүдийг ч гэсэн өнөөдөр золоо биш өөр золоог энэс олж харахыг энэ чи тархиад асгалж явуулаад байна шүү дээ. Тийм байна. Тийм ээ? Тиймээс нөгөө уян хатан сэтгэлгээ, хурдтай сэтгэлгээ тийм үү? Ижил санаан дотроос шин санаа гаргаж ирэх. Энэ маш их чухал юм байна л та. Тийм учраас боловсрал судлаачид болохоор юу гэж хэлсэн байдгийг анхааралтай сонсох. Анхааралтай унших. Анхааралтай харж ажиглах. Энэ бүхэн бол бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх гол чухал түлхүүрэн юм а гэж. Үүнээс нь шүүмжлэлт сэтгэлгээ. Шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэг ямар нэгэн буруу болохгүй зүйлийг олж харахыг хэлээд байгаа зүйл бол биш юм а. Бид хоёрын ижил санаан дотор бид нар бол нөгөө шүүмжлэхгүй байх гэдгийг бас нэг бид нарт зуршил болсон юм бол энэ миний мэдтгэл юмыг ярьж штэ гэж бодоод тэр өөртөө байгаа ойролцоол утгатай байж байгаа штэ ижил санаанууд нь яг юм гэж бол байдаггүй л байхгүй юу тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ ижил санаан дотор миний санаатай ижил үгээд бас магадгүй өөр үгээр илүү оновчтой үгээр илэрхийлсэн бас нэг шин санаа байж болзошгүй байт юм байна л та. Ингээд бид нар нөгөө нийгмийг хаачдаг. Мэдтгэл юм ярьж штэ.
Тийм тий. Нэг оюут нэг ижил юм ярихаар ойролцоо санаатай юм ярихаар ч гэдэг юм уу. Бид нарт ч гэсэн тэгдэж штэ тийм ээ амьдрал. Ийм одоо мэддэг юм л хэлээд байх юм гээд тийм ээ. Гэтэл наах зүйл зөндөө байдаг байна. Нөгөө талаар анхааралтай сонсож сурна гэдэг чинь юу вэ гэхээр миний бодож байгаагүй юмыг энэ хүн юу гэд хэлчихв. Тийм ээ? Надад байхгүй санаа байх юм шүү дээ. Гэх мэтчлэнгээр энэ уян хатан сэтгэн гэж хэрийг л хэлээд байгаа юм. Ингээд өөр шийдэл. Гэхдээ эцсийн дүндээ бол энэ бүтээлч сэтгэлгээ гэдгийг болохоор зэрэг шин санаа гаргаж ирэх, шин зүйл гаргаж ирэх, тийм ээ? Бодож сэтгэх, тэрийг хийж үйлдэх, бүтээх гэсэн гол санаатай. Гэхдээ мэдээж ирэх хүмүүс болохоор зэрэг тэгээд би дэлхийн ертөнцид байхгүй. Хүний хийгээгүй цаг нэг л хийн гэж буруу ойлгоод би чадахгүй бодолд автагдчихдаг байна л да. Өөрийнхөө жохон юмыг өөрчилж байгаа маань хүртэл хамгийн гол нь тэр чинь үн цэнтэй бөгөөд чамд шин мэдрэмж, шин зүйл мэд дахиад чинь дэвших ийм хандлага мэдлэгийг л яаж явах хэвээр байх нь өгж явах хэвээр зүйл юм. Чи юу бодож байна? Дээж тантай санал нэг байна. Маш гоё жишээ авч тайлбарлаа гэж. Тэгэхээр одоо битэрийн нөгөө яриад байгаа бүтээлч байдал одоо шин зүйлийг одоо сурах гэд тайлбарлаад байгаа. Тэгэхээр энэ үүнтэй шин мэдлэгийг бүтээх гэдэг та сая хэлсэн шүү дээ агшаа. Тэгэхээр үүнтэй холбоотой нөгөө инновац гэж яриад идэв шүү дээ. Инновац гэх. Тэгэхээр энэ маань ер нь битэрийн сэдвтэй хэрхэн яаж холбогдоод ороод ирэх вэ? Та юу гэж бодож байна? Тэгтээ мэдээж нөгөө инновац гэдэг зүйл маань бол мэдээж бэлэн байж байгаа зүйл бас биш ах л та тийм. Яг үнэ. Одоо нөгөө өөрөөр хэлбэл бол ийм юм билээ. Ер нь бүтээлчээр сэтгэхийн тулд бүтээлч байхын тулд хүн мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдэхгүй байж тэр мэдлэгээ чинь найлын урд нь хойно нь оруулах уу, юунаас эхлэх үү, юу нь гол нь юм, эцэст нь ямар үр дүн гаргах вэ? Тэгэхээр боловсролын инновац маань ч адилхан. Өмнө нь бид яаж исэн? Тэрийгэ мэдчихэж одоо юуг өөрчлөх шаардлагатай байна вэ? Нөгөө мэдрэмж маань. Тийм ээ? Хаана хүрэх гээд байгаа юм? Юунд үр дүн нь ямар байх ёстой. Тэгэхээр энэ бүтээл сэтгэлгээнд чинь ийм үр дүнтэй байна гэдгээ тархиндаа хүн төсөөлөх, зураглах гэдэг бол хамгийн чухал байдаг байна л та. Нэг зэрэг бидний хувьд ч гэсэн ингэ бодохоор за сэтгэл судлалын багш нар бүгдээрээ ерөнхий сэтгэл судлал заадаг бай гэж бод. Нэг сэдвийг заалаа гэж бодъё тийм. Конспект маань бид нар 3 өөрөөр зааж байгаа биз? Тэр конспект гэдэг бол багшийн бас л нөгөө бүтээл авахгүй. Зохиол нь авахгүй. Дахиад хэрэгжил би энэ аргаараа заадаггүй. Энэ конспектаараа заадаггүй. Дахиад энэ маань яаж идэв өөрчлөгдөж юм. Ягдвал нөгөө орчин маань субъектууд маань шинжлэх ухааны мэдлэг маань өөрчлөгдөхийн хэрээр дахиад тийм шинэ хэрэгцээ гарч ирж байгаа. Хүүхдүүдэд бас шинэ хэрэгцээ гарч ирж байгаа. Тэгээ гоё концепт бэлтчихээр их гоё санагддаг шүү дээ. Тэгэхээр энэ маань хүртэл юу вэ гэхээр зэрэг бүтээлч байдал. Тэн шин зүйлээр энэ маань өмнөх маань яагаад явж байгаа баяжигддаг. Өмнөх харахаар заахыг боддоггүй. Ер нь бол энэ хүний чинь тань мэдэх идэх сэтгэлийн хөдөлгөөний идэх гэдэг юм маань хүний хөгжлийн чинь гол хүчин зүйл л шүү дээ хувь хүний тийм хийж байгаа тэр зүйлээсээ шинэ юм мэдээд авчлаа гэдэг таашаал авах тэр гоё эерэг мэдрэмж авах гэдэг маань дахиад шинэ зүйлийг бүтээх юу төлөвлөсөн тэр энэ гоё мэдрэмж маань бидний баруун тал
гал бөмбөлгийг тархины маань баруун тал маань нөгөө үйл ажиллагаагийн маань илүү яаж байгаа дэмжиж өгч байгаа шүү дээ тий. Эерэг сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр шин зүйлийг нээх ямар ч боломжгүй гэд манай Ленин багш маань хэлсэн байдаг шүү дээ. Тэгээ манал дээр. Тэгээд нөгөө одоо ингээд мэдлэгийн шинээр эсвэл нөгөө сонирхолтой байдлаар ашиглах явдлыг бас инновац гэж бас тодорхойлоод идэм билээ. Тэгээд мөн нөгөө ингэж ойлгоод идэм шиг. Ингэж ойлгоод миний хувьд болохоор одоо ингээд бид нэр ингээд та сайн хэлсэн шүү дээ. Одоо нэг автобусны буудлын дээр буухгүй хэрвээ боломжтой бол арай өөр автобусын буудлын дээр буугаарэ гэдэгтэй адилхан ердийн хэв маягаа өөрчлөх эсвэл нөгөө ердийн өдөр тутмын нөгөө сурцсан бид нар нөгөө тохтой тав тухтай бүсээсээ ингээд гарч үзэх юм болов уу. Тэгэхээр яг одоо цаг үедээ бас ингээд цаг үетэйг хөл нийлүүлэн ахлах гэд та бас хэлсэн шүү дээ. Цаг үе маань угаасаа шаардаад байгаа гэдэгтэй адилхан яг одоо цаг үедээ бас ингээ анхаарлаа хандуулах бас айгу чухал юм болов уу гэж бодоод байгаа. Яг үнэ. Тийм. Одоо цаг үе. Одоо би хаана байгаа юм? Одоо энэ хамгийн гол нь энэ нийгэм чинь энэ амьдрал чинь юунд хүрэх гээд байгаа гэдгээ мэдэх мэдрэмж гэдэг бол маш чухал тий. Хамгийн гол нь тэр нэг төсөөлөх, зураглах, тэр нэг оюуны зураглал хийх гэж яриад байдсан шүү дээ тий. Энэ маш чухал юм байгаа юм. Тэгэхээр бид нар ерөөсөө зурдагчгүй, бичдэгчгүй, оролддогчгүй зүгээр л нэг тодорхой хэмжээгээр зөнгөөрөө яваад байж болохгүй нэл гэсэн санаа. Айл болохоор өдөр тутмынхаа жоохон ч гэсэн зүйлийг өөрчилж байгаа маань хүн өөрийгөө өөрчлөөд байх, дэвшээд байх, хандлагаа өөрчлөөд байх, эхлэл гэж ойлгож жижиг гэлтгүй тэр зүйлийг л эхлэхтэй энэ хөвшмөл зүйлээсээ гарах стандарт бусаар сэтгэж үзэх ийм л одоо нэг юмд баригдахгүйгээр тийм ээ өөр зүйл хийж оролдож үзэх гэсэн л гол санаа нийтийн хувьд бол нийтлэгээр ямаасын хувьд бол тийм. Тэгэхээр нөгөө шинэ мэдээллийг сурахдаа одоо бид нар одоо бах зэргийн одоо завсарлага авах ч юм уу эсвэл одоо ингээд зүгээр л унтаад өгч юм уу эсвэл одоо анхаарлаа сарниулах зэргээр одоо ингээд баг зэргийн амралт авснаар нөгөө бидний ухамсаргүйд нөгөө тухайн өгөгдөл нь шинэ байдлаар ингээд аюу тийм гайхалтай байдлаар ингээд боловсруулагдах боломжийг бас олгод юм байна л да. Тэгэхээр энэ маань нөгөө ихэнхдээ нөгөө бидний яриад байгаа нөгөө бүтээлч ойлголт эсвэл нөгөө шинэ нээлтийн одоо үндэс суурийг тавиад идэм байна. Тэгэхээр нөгөө ийм тохиолдлууд байдаг те нөгөө октоос чадахгүй байсан мөртлөө түр зур ингээ унтаа сэргэт ч юм уу эсвэл нөгөө баг зэргийн өөр зүйлд анхаарлаа ингээ түр шилжүүлэх эсвэл нөгөө ингээ түр зүрийн одоо ингээ завсарлага авсны дараа гинт нөгөө яаж их арга нь ингээ ороод ирчдэг. Тэгэхээр нөгөө танд ер нь ийм зүйл тохиолдож байсан уу? Ингээ октоос чадахгүйсэн зүйл ингээд унтаад сэрсний дараа ингээд гинт хариултанд гараад ирэх ч юм уу? Тийм шүү дээ. Яагаад гэвэл өглөө яагаад хүн сэргийг байдаг юм бэ гэхээр нөгөө тэр нэг зүйл рүү тарих нөгөө маш их ажилласнаар нөгөө энерги их алдчихж байгаа шүү дээ. Тэр богинохон хугацаанд нөгөө тэр амарсан тэр хугацаанд тарих нөгөө энерги эргээгээд эргэж алдсан энерги сэргээчдэг байна л та. Тийм тэгэхээр зэрэг дахиад үр бүтээлтэй ажиллах, тэр асуудлаа шийдвэрлэх, тэр боломжийг олгож өгд юм байна. Өөрөөр хэлэх юм бол тэгээд шин санаа төрнө гэдэг маань тархинд яаж гэнэ вэ? Нэг шин холбоос нейронуудын хооронд шин холбоос яаж өгдөг юм байх нь үүсэж өгдөг юм байна та. Тэрийг яхаа хурдтай түлхэц олж хурдтай ажиллах, бүтээлч ажиллах, хувьсгаж өөрчлөх, хувиргаж өөрчлөх ийм боломжоо бид нар олж авдаг. Мэдээж яг тийм зүйлүүд бол тохиолддог. Оройн маш их зүйл санаа зовж унтаад өглөө маш гоё санаа орж ирээд тэрийг маш хурдан гүйцэтгэждэг шүү дээ. Юм ч гэсэн тийм зүйл тохиолдож гисэн байх тийм. Өөрсөнд нь тохиолдож байгаа шүү гэдгийг дахиад хэлчихье. Энийгээ баяжуул, хөгжүүл, энийг байтгал зүйл гэж бодож болол болохгүй. Хөгжүүлэхгүй бол орхичих юм байна гэж хэлсэн байна шүү дээ одоо мундаг эрдэмтэн хүн тийм ээ.
Ерөнхийдөө бид нар угаасаа бүгдээрээ л одоо бүтээлч энэ бол угаасаа мэдээж төрөлхийн байдаг ч гэсэн үүнийг хөгжүүлэх боломжтой гэж үзээд байгаа штэ. Тий. Тэгэхээр энэ бүтээлч хүмүүс ер нь юугаараа ялгаатай? Эсвэл нөгөө бусдаас яг үндсэндээ бол төдийлөн ялгаатай биш гэж үзээд байгаа. Тэгэхээр яг энэ чадвараа өөртөө нөгөө бүтээлч гэдэг байгаа хүмүүс маань хэрэгжүүлсэн ч бэ, үгүй ч бэ одоо бүх хүмүүс одоо бүтээлч байх одоо боломжтой, бүтээлч чадвартай гэж үзээд байдаг. Гэхдээ хэрвээ нөгөө бүтээлч байдал нь одоо хэн нэгний хүний нөгөө хөгжүүлж чаддаг зүйл юм бол одоо зарим нь яагаад одоо төдийлөн бүтээлч бас санагдаад идэм болоо та юу гэж бодож байна? Энэ чинь чи түрүүн ярьсан хүмүүс их өөр гэж тий. Тэгэхээр миний бодлоор бол ингэж бодоод байдгийг. Жишээлбэл сангвиникууд бол үргэлж шинэ мэдээлэл, шинэ соргог зүйлээр татаж явдаг шүү дээ. Хамгийн алдаатай нь юу гэхээр зэрэг оролдож үзэл тэр болгоно нөгөө үр дүндээ хүрэхгүйгээр болох юм байна гээл баригчаад байдаг. Ийм тал байна. Тэ? Нөгөө хэсэг нь бол ерөөсөө би чадахгүй гэд бодцоход баригчаад байна гэдэг бол одоо энэ боломжоо чадвараа яахгүй байх нь хөгжүүлэхгүй байгаад идэг байна. Нөгөө талаас нь аимхай алдаа гаргахаас айж идэг. Эсвэл нөгөө хүн ингэж хэлчих байх, тэгээд хэлчих байх, намайг ёстой юу гэж гэдэг ямар ч чадамжгүй гэд бодчих байх гэх. Шинэ юм ингээд чинь ямар нэгэн эрсдэл заавал гардаг тийм. Тэгэхээр зэрэг алдаанаас бүү бай гэсэн байт юм билээ. Бас унчхаа бүү бойл тийм ээ. Өөрийнхөө ажилд огт хамаагүй зүйлийг ч гэсэн анхаар чи энэ миний юмтай ямар холбоотой байх нь. Өөрөлдөх юм бол ертөнцийн юмс үзэгдэл бүгд хоорондоо учир зүйн холбоотой байдаг. Гэдгийг л одоо санаж яхаас энэ надад огт хамаагүй юм байна боль гэж бид нар эхний юм мэддэг шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс сонсгоо болчихдаг тийм. Ийм бодол байж л байдаг. Тэгэхээр зэрэг хүн бас өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юм шиг байна. Бусдын үгийг сонгодог. Нэг юм ярьлаа. Энэ огт хамаагүй юм яриад унлаа. Тэр хүн өөр өнцгөөс нь харцсан байж болцсошгүй байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо ингээд багшийн хэлснээр сайн нөгөө бид нар угаасаа өдөр тутмынхаа амьдралд нөгөө өөртөө шингээсэн одоо ингээд одоо итгэл үнэмшил буюу ашиггүй итгэл үнэмшилтэй холбоотойгоор нөгөө өөртөөхөө бүтээлч байхыг бас хаагаад идэм болов одоо угаасаа л одоо ингээ хүн борт байдаггүй одоо ховорхон зүйл ч юм уу эсвэл сая одоо та хэлсэн штеп ингээ тийм бүтээлч байдал бол эсвэл нууцлог эсвэл ингээ бидний төсөөлөөгүй идэл ирчдэг гэх мэтэр нөгөө өөртөөхөө бүтээлч байдлаа бид нар өөрсдөө бас хаагаад идэм байна. Гэтэл нөгөө бүтээлч байдал биднээс эргээд нөгөө маш их сахилга батыг бас шаардаад идэм болов. Тэгэхээр нөгөө бидний бүтээлч байдлаа хөгжүүлэхэд тус болох зөвлөгөөнүүдийг та бас санал болголоо шүү дээ. Тэгэхээр үүн дээр нэмээд хэлэх одоо санал болгох зөвлөгөө юу байна гашаа? Чиний энэ хэлсэн үг нь надад маш их таалагдлаа. Ашиггүй итгэл үнэмшил гэж. Тийм ээ? Ашиггүй итгэл үнэмшил маань л нөгөө өмнөх зуршлаасаа салахгүй тийм ээ аливаа юмаа өөрчлөхөөс залхуу гэдэг бол үнэхээр юм одоо хөгжлийг хаашин татагчтэй тийм ээ тэгэхээр ер нь бол мэдээжин хэрэг жоохон ч гэсэн юмаа л өөрчлөөд бодоод сэтгээд хийгээд үйлдээд гайхалтай том хүмүүсийн санаануудаас ишлэл санаа авахаасаа тэднээс жоохон ч гэсэн одоо юу гэх юм шиги авахаасаа битээ санаа зов. Тийм. Эндээ чиний өөрийн юм бас давхар яаж байгаа вэ? Орж байгаа. Тэрнээс огт одоо тийм хоосон юмнаас бол цоо шин байдаггүй юмыг бол бий болгоно гэж бол хизээч байдаггүй. Тэгэхээр хүмүүс ихтэй ингэ бодчихдаг. Чиний яг хэлсэнтэй чинь миний
санаа нийлж ийн л да. Энэ миний хийдэг зүйл биш, миний чадах зүйл биш. Тэр хүмүүс бол тусгай хүмүүс. За мэдээж хэрэг тусгай хүмүүс бол эрт тэрийг ухамсарлцсан, бүр дадал чадвар дадал болгоцсон, тэрэндээ бүр юм хийхгүй л бол шинийг бүтээхгүй л бол оролдохгүй л бол туршиж үзэхгүй л бол байд сууж чаддаггүй илүү амжилтанд хүрсэн тийм агуу хүмүүс бол байна. Гэхдээ биднээс одоо бол ерөөсөө бүх хүмүүсийг ийм хөдөлгөөнтэй байхыг л шаардаад байна шүү дээ. Зөв нэг эргүүлэх, эргээр эргүүлэх те. За тэгэхээр бид нар өнөөдөр нөгөө бүтээлч байдлын талаар ерөнхийдөө ярилцлаа. Цаг маань нэлээ явчлаа. Тэгэхээр багшийн хэлсэн нийт санааг ер нь ингээд нэгтгээд аваад үзэх юм бол ерөөсөө биднийг одоо ингээд маш аливаа зүйлд маш сонирхолтой хандхыг хэлээд байгаа маань одоо ингээд байнга одоо ингээд маш олон асуултуудыг ерөөсөө ингээд ичээд санаа зовгүйгээр ингээд асуухыг энэ маань эргээд нөгөө бидний бүтээлч байдал бидний нөгөө өсөж хөгжөхөд бас нөлөөлөд идэм байна гэж харлаа багшийн ярианаас. Тэгэхээр баярлалаа. Сониуч байх. Хүүхэд яагаад гэсэн асуултыг тавьдагтай адилхан. Бид нар яагаад цөөрсөөр хагаад бараг сүлдээ яагаад байхгүй болчиход байгаа шүү. Харин тийм. Тэгэхээр дараа нь бол дахиад нэг дүгнэлт болохоор ерөөсөө бид нар ингээд тасралтгүй суралцах хэрэгтэй юм байна. Та өмнө нь хэлсэн шүү дээ. Өмнөх мэдлэг байхгүйгээр шинэ мэдлэг бүтээх боломжгүй гэхээр ерөөсөө биднээс ингээд ерөөсөө тасралтгүй суралцахыг бас шаардаад идэм байна. Тасралтгүй суралцахыг бас хөгжүүлснээр бид нар бүтээлч байх гэдгийг бас хөгжүүлэх боломжтой юм байна гэж ойлголоо агшаа. Тэгээ бүр нөгөө ингээд та хэлсэн шүү дээ. Дахиад нөгөө ингээд арай өөр орчноо өөрчлөөд үзгээд энэ маань нөгөө бид нарыг одоо магадгүй цаг үе нөхцөл байдалтай ингээ гайхалтайгаар ингээд мэдэрч маш хурдтай ажиллахаас гадна нөгөө мэдрэмжийг бас шаардаад идэм болов уу? Одоо ингээд бас ийм нөгөө тасгал идэм байл да. Ямар ч ингээ харилцан хамааралгүй сэдв хооронд холболт хийх дадлага хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээд мөн одоо таны ярианаас дүгнээд үзэх юм бол ерөөсөө ингээд энэ надад ерөөсөө огт хамаагүй гэж бодохгүйгээр боломжийг ингээ маш одоо мэдрэгээр хүлээж анзаарч үүнийг алдахгүй байх нь айгүй чухал юм байна. Та ингээ сайн хэлсэн шүү дээ. Одоо ингээд бид нар өөрсдөө одоо бүтээлч бус гэж үзээд за энэ одоо хамаагүй юм чи үүнийг одоо сонсоо болчих ч юм уу ингэхгүйгээр ерөөсөө ингээд зүгээр нэг сонсоод үзэх ч юм уу энэ бүх маань нөгөө ингээд биднийг бүтээлч байх нөгөө боломжийг хаагаад идэг гэж бол та тайлбарлаа. Магадгүй эргээд ингээ харах юм бол бид нэр ингээд жоохон ингээд өргөжүүлт бол өргөн хүрээнд ингээ хараад үзэх юм бол ингээд маш олон боломжууд байгаа гэдгийг бас таны ярианаас олж харлаа л да. Энэ надад хэрэггүй, энэ миний одоо сонирхдаг сэдв биш гэд одоо ингээд сонирхгүй байхын оронд зүгээр нэг яагаад ингээд зүгээр үзэж сонирхож болохгүй гэж. Ингэснээр магадгүй арай өөр өнцгөөс хардаг болох ч юм уу нэг юм. За ингээд бидний ярилцах цаг ерөнхийдөө дуусж байна. Тэгэхээр бүтээлч байдал гэд ингээ хаярлаа. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд нөгөө дадлага эсвэл нөгөө тууштай байдал хэрвээ байхгүй бол бүтээлч байдал хизээч юу нь бол байхгүй гэдгийг бас хэлэх ёстой юм болов бас таны ярианаас. Тэгэхээр бүтээлч байдлыг хөгжүүлэх одоо маш хөөрхөн гой санаануудыг багш үнэхээр гой тайлбарлалаа. Тэгэхээр ерөөсөө ингээд энэ бүгдээс ингээд аваад үзэхээр бас нэг цөөхөн хэдэн шаардлагуудын нэг нь тууштай байдал, сахилах бат эргээд төвчээр бас ороод байгаа юм болов. Тэгэхээр бас нөгөө бүтээлч чанараа дээшлүүлэхээр шийтгэн гэдэг нь өөрөө нөгөө тийм нэг айхтар тийм хүрч чадахгүй нэг тийм том зүйлд хүрэхийг хэлэхгүй те. Тэгэж өөрийгөө бас хааж болохгүй юм байна. Бүтээлч гэдэг маань зөвхөн одоо ингээд та ярианы хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Ингээд айгүй гоё зураг ч юм уу эсвэл нэг их ингээд борлуулалттай ном зохиолыг ингээд суудал дээрээ буулгахыг бол хэлэхгүй. Энэ маань нөгөө эдгээр одоо ингээд гоё ном бичдэг ч юм уу гоё дуу зохиодог хүмүүстэй л холбогдно гэж бид нар одоо ойлгоод байдаг маань өрөөсгөл ойлголт юм аа. Энэ бидний нөгөө өдөр тутмын үйл ажиллагаанд бол хамааралтай одоо ажил хөдөлмөр хичээл намගේ бүх зүйлд бол хамааралтай. Илүү бүтээлч хөгжлийг бас бий болгохын тулд дадал зуршлаа өөрчлөөд үзэхээ бас багш маань санал болголоо. За тэгээд сонирхолтой альва бодлоо одоо бичгийг бас багш санал болгосон. За хүрээлэн буй орчноо бас өөрчлөөд үзээрэй. Шинэ бодлыг бас ингээд өдөө хүчин зүйлсийг бас
олох гээд одоо эрмэлзээрээ энэ маань бас чухал шүү гэсэн санааг хэллээ. Тэгэхээр бүтээлч байх гэдэг маань ердөө нөгөө цаг хугацаа дадлагын явцад сайжирдаг. Тэрнээс биш та одоо бүтээлч биш ээ гэж өөрийгөө бодож хааж бол болохгүй шүү гэж тайлбарлаа. Маш гоё тайлбарж өгсөн багшаа, баярлалаа. Баярлалаа. Ингээд битэрийн ярилцлага ер нь энэ хүрээд дуусч байна агшаа. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүтээлч байцгаая. Дээлж бай багшаа, баярлалаа агшаа. Эерэг подкасттай хамт байсан сонсогч танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.